ашиггүй байсан. Би бичсэн байна, гарын үсэг зурсан байна. Тэр үед хурцгаа ухаангүй ажиллана. Гоцваас. Энэ бор шороо 1 тонн 2200 ам.доллараар зарагдаж байгаа бол 1 тонн гатаадын зэс 8800 орчим ам.доллараар дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байна. Уул уурхаагаас үүссэн овоолго шороонууд нь стратегийн орд ерөөсөө биш шүү гэдгийг хэлмээр байгаа юм. Эрдэнэт оюу толгой гэсэн компаниуд баяжмлаар нь хямд үнээр экспортод гаргадаг. Харин Эрдэнэтийн балансын овоолгыг ашиглаж байгаа Цэс Эрдэнэний хувь Эрдэнэ гэсэн компаниуд мөн Эрдэнэтийн балансын бус 2 дугаар овоолгыг ашиглаж байгаа ачид эд компаниуд эцсийн бүтээгдэхүүн буюу гатаадын зэс үйлдвэрлэн экспортод гаргаж байна. Хаягдлыг ашиглахгүй бол энэ нь хог хിവэр байна. Харин хаягдлыг ашиглаж эхэлсэн цагт л энэ нь баялаг болдог. Үйлдвэр улс төр хоёрыг бол хоёулж болдог шүү дээ. Хоёр өөр юм шүү дээ. Туйлшрал, орд ба овоолго.